Энэ намч хуваагдах гад хэлсэн шүү дээ. Яг ингээд хуваагдах гал. Гэхдээ энэ хуваагдал зөө яг 17 оны сонгуулиас өмнө 12 13 4 онд болсон асуудал шүү. Хүрсүх номтой хоёрын оюун эрдэнэ тэр хэдийн номтой нэг залуучуудын холбооны хагарал яг өнөөдрийн хагаралтын эхлэл байсан. Эхлэл нь байсан шүү. 13 4 оны юм ярьж шүү. Эдгээр ч хоорондоо харахаа болоод хэрэлдээд хуралдыг хэрэлдээд хоёр ч харчдаг. Хүрсүх дараа инфо дөрөг суугаач оюун эрдэнэ номтой хоёроо хэрэлдээд алан тодондоо урайлж салдаг байсан. Энэ эвлүүлэх ажиллагааг би өөрөө хийсэн байхгүй юу? Би юмг бол дарагтаа уулзаж, хэрэлсөх дарагтаа уулзаж, оюун эрдэнэ амар эсгэлтэн учрал одоо энэ бүх энэ залуучууд би номтой хоёртой муудалцсан. Танаас санаж байгаа номтой хоёр сандаа зодтолч гэх нэг юм яагаад санаж байна уу? Энэ намын хагарлыг явуулахгүй төлөө би тэр ажлыг хийсэн юм аа. Тэнгүүд хүрсэх дарга намайг нэг удаа дуудаж ирээд сандуу чи энэ намд маш том гавьяа байгууллаа. Ахын чиний 3 алдааг өршөөнө. Гэхдээ миний дүү Чингис хаан шиг усан байгаа сте. Хөөдүүд хамаагүйсэн байгаа байхгүй. 3 алдааг чи өршөөн. Гэхдээ миний дүү чи юмыг дандаа ивээр хийх гэж зөөлөнтэй ингэж явдаг аа. Гэхдээ миний дүү намын дарга хүн чинь бас хаяа хүмүүнийсийг одоо зандарч дашуурдаж те. За сэлэмд гэж арай хэлээгүй, сэлэмд шилээгүй. Би нэг санаж байна та мөнх чулууны хотын дараа амар сайхантай өрсөлдөж яваад би хотод очиод оролцоод явж ирсэн. Тэрэнд оролцоогоо төлөө би намаасаа өгсөн шүү дээ. Яг тэгэхээр мөнх чулууныг намын бодлого сөрүүд дэвшүүлж байгаа мөнх чулуун түүний ар сандуу байгаа учраас намаас хөө. Амар сайхан өөрөө намын бодлого сөрөөл орж ирээл иргэдүүлэн дарга болж ирсэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан мөнх чулуун гэдэг залуу дэвшингүүд ард нь наа чи ганцаараа чадахгүй ард нь сандуу байгаа учраас хоёулын намаас хөө гэдгийг манай гинсэг захиалсан. Өнөөдөр тэр намын дүрмэнд өөрсдөө хийж байгаа намайг намаас хөөсөн шүү дээ. Анх намайг 2 3 удаа хөөх гээд намын дүрмэн дээр байдгүй хотын намаар орж хөгдөг тэрэнд байхгүй болонгууд амар эслэн оюун эрдэнэ за Батбаатар тэнэлтэй энэ хэд намын дүрмэнд өөрсдөө оруулж агаад намайг хөөж байгаа байхгүй юу. Дараа нь эдний холбогдсон хэрэгт намын дүрмэнд өөрчд орохгүйгээр эднэр өөрсдөө хөөгдөнө. Намайг хөөхийн тулд намайг гинт хэрэгт болохын тулд зохион бүлэм хийгээд нь шүү дээ. Бүр зохиогоод дүрмээ янзлаад эднэр бол яг одоо нэмэр авах юм бол дараа нь энэ үйл байгаа өөртөө идэл. Би цагаат нь хизээ нэгэн цагт би цагаат нь гэдэг. Та хэлчихлээ тийм үү? Оюун эрдэнэ хүрэлцэх амар эсгэлнэ. Гэхдээ тэр мөн шүү дээ надад болчих. Өөр юм байдیں۔ Надтай одоо намайг одоо дарын бяцлаа гэдэг хүмүүс эднэр шүү дээ. Тэгээ та дарагдах юм уу? Бяцлагдах юм уу? Би одоо дарагдахгүй бяцлагдахгүй гэдэг одоо яах вэ? Эдгээр эрх мэдэлтэй өнөхөд эрх мэдлээрээ хүчээрээ хөрөнгө мөнгөөрөө дарна гэж байгаа бол тийм байхгүй. Чадахгүй заяа бид нар. Монгол ардын намын гишүүд, нийслэлийн намын гишүүд бүгдээрээ мэдж байгаа. Хэлмэгцэн гэдгийг мэдж байгаа. Надтай би олон хүмүүстэй уулзж байгаа. Би даргаасаа буугаад би тойргоороо явлаа. Зөндөө газараа явлаа. Маш олон хүмүүстэй уулзлаа. Бүгд хэлж байгаа байхгүй. Арайчтэй гэж байгаа. Ялалт авцарсан намын дарга гудамжны гаргалаа. Одоо шорондоо ийм хүн байх ёстой зан чанар. Би үнэхээр энэ урвалт гэдгийг үзэн ядчих واخхой. Гэхдээ үнэхээр амар эслэн нэг бол даргын баруун гар байсан шүү дээ. Тэг яагаад өнөөдөр ингэж байгаа муу байж болно, муухай байж болно. Гэхдээ нэг эр хүний нэг юм дотор байдаг да. Тэгтээ хараа сандуу ийм устар тийм байхгүй мэн. Өнөөдөр хөрсөх даргыг мондөг барь чадaltaй хүчтэй байхад нь аюу олон хүн дагж байгаа. Маргааш унах шүү дээ. Мөнх юм байхгүй шүү дээ. Бүгдээрээ дэвсэндээ тэр нь харин бэлэн байгаа. Харин би одоо тойроод байгаа тэр нөхдүүдийг бити урваараа гэж хэлээ. Наад хүнийхээ үхэн үхтэнд хамт байж байгаад тисээрэл бити буцаад өөр хүн лөө очоод наалдаад мундаг гэд тойрон бити бүжиглээрэй л гэж хэлээ. Би одоо оюун эрдэнэ гэдэг үнтэй юуж ярих вэ? Их л сайхан ярьдаг байсан. Амар эстэй тэр бичлэг нь одоо нэг байдаг юм да. Яг юм тэр төрсүүдэр дээр ирээд сандуу би чамайг дарга байхаа чи би чамаас хоолоо ядар зүй чи хажууд нь байна гэд маш олон хүний хажид хэлжсэн үг байгаа.